Батсингэл. Гэрэл алгуурхан асаж, хөшиг нээгдэхэд, үл мэдэгдэх аялхуу тасарч, гэрэл бүдгэрч, хөшиг хаагдах тэрл мөч. Түүний амьдралын эргэх цаг хугацаа байсан гэлтэй. Инэл тайзан дээрээс дотроосоо гэрэлтэж, авиас бэлгээд цацруулсан он жилүүд одоо ч гэсэн түүнийг бүдгэрүүлж үл чадна. 100 хаврын салхи навч хийсгэж, 100 намрын үйл бороо шаагуулж, 100 зуны цэцэг дэлбэгэн дэлгэрүүлж, 100 өвлийн тэнгэрээс цас бударсан он жилүүдээс бид аавтайгаа өнгөрүүлсэн хорон мөчүүдийг дурсан санаж байна. Дэжитийн Батсингэл уртын дуу шиг хөвөрсөн арын сайхан хангай нутгийн хүү болон мэндэлсэн тэрээр Архангай аймгийн өндөр санд сумын эхэн хаяар хэмээх газар 1924 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Ижи Явайхан өвгөн хүү болон их дэлхийдэн мэндэлжээ. Батсингэл хэмээн чихэндэн шивнүүлсэн тэр өдөр хожимо Монголын урлагт нэрэн тодорх хүү ирж байгааг хинч мэдхвүлээ. Бага дунд сургуульд суралцсан Баттүмрахын гар дээр Гомбодоржийн хамт өсөн торинж хүмүүжин халамжлуулж байтал Баттүмрахын 1940 онд хилс хэрэгээр баривчилсан. Баттүмрахын баривчлагдж байхад Батсингэл 15 настай, дүү нь 13 настай байлаа. Ногоон хувцастай 3 хүн ирээд баривчлахад бид хоёр ахийнхаа дээлний хормоноос зүгдээ тоцорсон ч гэрээс гарахтаа би ямар ч буруугүй шүү гэж янжинд хэлээрэ гээд 1941 онд цаазлуулсан гашуун түүхтэй. Батсингэл бага насандаа ийм хатуу түүхийн гэрчин болсон ч төдөлгүй эгэл амьдралаар хөндлөн хандаж өвгөх хоёр дүүтэйгэн уламжлалт гэрийн хүмүүжлэр хүмүүжин байгаль дэлхийтэйгэн ойр өсжээ. Тиймийн учраас жижиг зүйлсийн мөн чанарыг олж харах, шин сэргэх санаа бодож олох зэрэгт төвөггүй суралцсан нэгэн байлаа. Урлагийн мэдрэмж авьяас нь түүнийг хөглөн хөгжим бүжгийн сургуулийн босгаалхууллаа. Улмаар сургуулийн амжилттай дүүргэн төрлөх Архангай аймагтан хөгжмийн багшаас ажил хөдөлмөрийн гараагаан эхэлж байлаа. 1942-оос 1944 онд Архангай аймгийн хөгжмийн багш, 1944-өөс 1948 онд дотоод явдлын яамны хязгаарын цэргийн ансамбльд хөгжмийн удирдаач, 1948-аас 1949 онд Хэлийн цэргийн 29-р отрядад клубын эрхлэгч, 1949-өөс 1953 онд Хэлийн цэргийн улс төрийн орлогч, зааварлагч, 1953-аас 1954 онд урлагийн хэрэг эрхлэх хороонд зааварлагч, 1954-өөс 1956 онд улсын эрдийн дуучгийн чуулгын уран сайхны удирдагч, даргын албыг хашж байжээ. За манай хол бол их өнөр өвтөн ийм сайхан айл байсан. Архангай аймгийн Булган сум гэж байсан цэцэрлэг хот бас одоо бол Архангай хайрхан тэр Булган уулын зүүн согонд манайх эмээ өвөөтэйгөө ээж аавтайгаа хүүхэд ах トゥ нартайгаа тэнд амьдарч ирсэн юм байна лээ. Тэр Булган хайрхан уулч нь бол баруун суг зүүн сугаас нь аршаан урсч гарч идэв. Тэгээд тэр зүүн талын гартаг аршааныг бараадаж манайх тэнд амьдарч ирсэн гэж ярьдаг юм аа. Тэгээ манай аав бол 11 хүүхэдтэй айлын хамгийн том охиных нь хүү юм байна лээ. Тэгээд багадаа бол яг эмээгийнхэн гар дээр өссөн. Мал малж хурууг шиг хариулж, гүйж харааж тэгж өссөн тийм хүүхэд байсан. Аав маань бол хятадд 6 жил төгссөн.
Тэг хятад хэлээр маш их сайн чөлөөтэй ярьдаг. Би аавгаа хятаар ярихт маш их бахархаж аавшгаа хүн болсон санаж боддог байсан. 1957 онд манай бас хэсэг улсуудыг энэ хятадын консерваторид явж сургасан байгаа юм. Тэр чимэд орж байгаа гэж найрал дууны багш байсан тэр том хүн. Тэр Монголын дууны урлагийн их том зүтгэлтэн лаад орж гэж, лаванид орж гэж одоо цэнхэр дурдан малчуур амаргийн дуу Монгол морин тэргээд ишмийн дээд тэргээд тэр Монголын 40-50 оны үеийн дууг одоо дархалж байсан хүн байхгүй тэр. Тэгээд дээр Бацангил ах орсон ингээд чимэд орж байгаа Бацангил ах лаад орж байгаа энэ гурав Шанхай консерваторид явсан. Шанхай консерваторийг одоо найрал дууны багшийн удирдаач юм уу хөгжмийн зохиолч мэргэжлэр энэ гурван хүмүүс төгсөөд дамдын сургууль бэлгийн дамдын сургууль Бээжинд үлдсэн. Бээжийн консерваторийг бэлгийн дамдын сургууль тэнд төгссөн. Ингэж одоо бид чи адилхан бас оюутан болцоож байхгүй да одоо. Түүний эрдмийн зам мөр хөөхвэс Хятад улсын Шанхай хотын хөгжмийн консерваторийг хөгжмийн зохиолч мэргэжлэр сурах их хаянаар үргэлжлэлээ. Сургуулийн амжилттай төгсч ирээд 1962-оос 1989 онд улсын ардын дуугчийн чуулгын даргаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Шанхай хотод хөгжмийн сургууль төгсч ирсэн ийм одоо мэргэжлийн жихэн боловсон хүчин байсан. Бацангил гуайн дор одоо тэр үеийн өнөөгийн хөдөлмөрийн баатар Согсмаа гуай мөрд орж мяасрын сэвжид энэ гэсэн одоо томоохон манай урдын сууднууд бүгд хамт ажиллаж байсан. За 1969 онд би Дундгой аймгаас нэг жоохон хүү дуулдаг авьяастай нэг юм хөөхд байлаа. Тэгээд миний аав ээж манай дүү эдгээр та одоо дуучин болох ийм ирээдүй байгаад байх шиг байна. Тэгэхээр тэр үеийн улсын ардын дуугчийн шуулгын дэргэд дуучдыг бэлддэг тийм одоо дамжаа курс ажиллаж байгаа юм байна. Тэгээд аймгийн соёлын ордон намайг чи тэр курст явах ёстой. Тэгвэл бас одоо сайхан дуучин болох тийм ирээдүй чамд харагдаж байна гэд. Тэгээд тэр курсэд одоо манай ардын жүжигчин Самбуу, говьяач жүжигчин Бат Төмөр бид гурав одоо тэр курст хамт ирсэн. Өөрөөр хэлбэл бид гурав ч одоо нэг ангийн гурав болж таарч байгаа юм. Тэгээд тэр үед Бацангил дарга маань энэ чуулгын даргаас гадна тэр курсыг удирдсан ийм хүн байсан. Тэр үед одоо хөдөөнөөс ирсэн энэ нэг онц олигтой юм мэдэхгүй гэдэг бодол тэр хүнд байгаагүй. Надтай ингээл таарлт болгондоо за миний хүү чи дуучин болохын тулд ийм явах хэрэгтэй. Ийм юм сурах хэрэгтэй гэж одоо таарлт болгонд нэг эцгийн хайраар надад тийм сургаал айлддаг тийм их сайхан хүн байсан. За тэгээд курс төгссөн хойно Бацангил дарга маань намайг дуудаж за нутгийн хүүчи сайхан дуулах нь. За ямар ч орон нутагтаа очиод ажиллаж бай. За чамайг төв рүү татахыг бодно гэж өөрөө бүр надад бичлэн уулзаад ингэж хэлж байсан. Тэгээд түүгээрээч одоо амнда хэлсэн амнда одоо биелүүлж Бацангил дарга маань одоо тэр үед лото дам сайд одоо соёлын яамны 1-р орлого сайд байсан. Тэгээд лото дам сайдын гар үсгтээ албан бичгийг Арангаа намаа хороонд 2 ихж Бацангил дарга хөсөлж явуулсан байдгийг. Тэгээд соёлын ордон маань одоо нэг 2 бичиг олсны дараагаар арга буюу намайг нааш явуулж тэгээ Самбууг яах вэ гэхээр ерөөсөн сургууль явуулна төв рүү оруулж энэ татж ирээд тэгээ сургуулийн бэлтгэл ангуулнаа гэсэн ийм утгаар тэгээ намайг нааш татж тэгээ жуулахтаа авсан да. Тэгээ миний нурлагийн ажлын зам мөрийг анх эхлэж тавьж гисэн бол яхаарахгүй Бацангил даргын ач буйнаар би өдий хүртэл
энэ урлагийн тайзан дээр одоо бүтэн 53 жил тасралтгүй ажиллаа. Тэгээд энэ төр засгийнхаа хайрцгийг одоо энэ буянтай хүний одоо ачивэлэр хэдий хэрэг яваа гэж би ингэж бодож явдаг юм аа. За энэ ардын дуужгийн улсын чуулгыг улсын ардын дуужгийн чуулга болгож мэрэгжлийн урлагийн томоохон байгууллагуудын хэмжээнд хүрэхтүүд онцгой хувь нэмэр оруулсан хүн гэж миний хувьд бол Бацангилгыг хөндлөж явдаг юм аа. Улсын ардын дуужгийн чуулгын эстрад концертын товчоо нэртэйгээр 1945 онд байгуулагдсан. Улмаар 1950 онд ардын дуу Таанцын улсын ансамбл хэмээн өөрчлөгдөн өнөөгийн суурь тавигдсан байна. Тус чуулга нь Монгол түмний өн эртний дуу хуур, бүжиг наадам, аман өвийн уламжлалд тулгуурласан арбан баялаг уран бүтээлийн сан хүмүгийг бүтээн Монголын болон дэлхийн сонгодог шилдэг бүтээлүүдийг тайзнаа хөрвүүлэн сэдвчилсэн, түүхчилсэн ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг төрлүүдээр туйруулж, өв сангаан баяжуулж байлаа. Энэхүү албан тушаалд 18 жил тасралтгүй ажилласан Бацангил аливаа зүйлд тууштай, хамт олон дундаа нэр хүндтэй, удирдах ур чадвартайг илтгэж байлаа. Бацангил гуайн дарга байх үед энэ чуулгын бие даасан томоохон концертын бүтээлүүд одоо гарч ирсэн юм. Тухайл бол 61 оны сүүлчээр говийн дуу гэдэг томоохон уран бүтээл байсан. Тэгээд 62 онд бол одоо Алтайн дуу гэж концерт байсан. Тэгээд бүжгийн үйлчлэг, хангаайн дуу, дорнот талын дуу энэгээд томоохон уран бүтээлүүд одоо гарч өөрөөр хэлбэл мэрэгжлийн урлагийн түвшинд хүрсэн тийм томоохон бүтээлүүдийг бий болж ирсэн. Бацангил гуайн одоо хөдөлмөрч бүтээж, авьяас, зохион байгуулалттай бүгд холбоотой. Тэгээд одоо өнөөхөө Бацангил гуай одоо Монголын ардын дуу танцын ансамблыг маш олон жил удирдсан, гарамгаа удирдсан. Тэр үе чи одоо юу яадаг байлээ штэ. Өнөөдөр эвлийн төв хороо, үйлдвэрчийн эвлийн байгууллагаас ард сайдрын зөвлөлд засгийн газар ийм дөрвөн том байгууллагын нэрмжит социалист уралдаан, улсын хэмжээний уралдаан зарладаг байлээ штэ. Жил бүхэн зарлана. Тэр уралдаанд ардын дуу танцны ансамбл улсын төв театр одоо өөр драмын театр энэ хоёр л одоо 1-2 дугаар яриг булаацалдаж авдаг байлээ шүү дээ Бадарваны. Тэр уралдаанд төрүүлдэг. За тэгээд тэр үед энэ урлагийн бүтээлүүдийг бас уралдаан зарлаж байр эзлүүлдэг байсан байгаа. Тэгээд тэрэн дээр одоо шагналт байранд орлоо гал манай хадам авчин бас хөөрхөн мөнгөний шагнал авчирна. Гэр орондоо тэр чинь одоо бас л их баяртай үйл явдал болж исэн. Тийм учраас Бацангил гуай бол одоо өнөөхөө Монголын соёл урлагийг хөгжүүлэхэд их юм хийсэн, их юм хийлгсэн, их зүг чиг рүү залж өгсөн. Их олон авьяастуудыг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж, улсын алдар цол одон медалаар шагнуулж чаддаг тийм зохион байгуулалт арга туршлагатай тийм мундаг том хүн байсан. Бацангил дарга маань үнэхээр удирдах ажилтны хүнд байх. Тэр өндөр сайхан чанарууд тийм өндөр чанаруудтай. Тэгээд үнэхээр хүнлэг хүмүүсийг өөрөөсөө ялгаж харьцсан гэж байхгүй. Энэ шинэ хүн, энэ хуучин хүн, энэ том алдар цалтай хүн. Ердөө тэгэж маш энгийн тийм харьцаатай хүн байсан. За тэгээд би яагаад бахархалтай одоо Бацангил даргын тухай ярих болсон бэ гэхээр зэрэг би 1970 онд зүгээр л ерөнхий боловсролын 10 жилийн сургуулийг төгсөөд тэгээ анагаахын дэд сургуульд хуваар авчгаад тэнд шалгалтууд ингээ явж байхдаа надад гайхамшигтай миний амьдралд ингээ хувь заяа тохиолсон байгаа. Тэр нь яасан гэхээр миний нэг таньдаг хүүхэд өшөө манад юу хот хөдөөгийн уран сайханчид мэрэгчлийн бүжигчдийн 6 сарын курс тийм байлээ шүү. Курс одоо нэгдсэн байгаа. Тэгээ чи айгүй хүүхдийн ордны дууланд байхдаа мундаг бүжгэлдэг юм чи энд орооч гэдэгхгүй юу. Тэгэл би бүр гайхал болдгийм бөө гэсэн чи болно шүү дээ гин. Тэгэл би гэртээ очиод
аавд хэлж байгаа. Аава одоо ингээд улсын ардын дүүжийн чуулгад ингээд курс нэгдсэн гинэ. Тэгээд тэнд одоо ингээд хүмүүс орж болдог гэд ингээд нэг таньдаг найз маань ингээд шиллээ гэдгсэн чинь өө миний хөдөр чинь болохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө мэрэгжлийн сургууль төгссөн, хөгжим бүжиг төгссөн хүүхдүүд авдгийг тий. Тэгээ миний хүч одоо доороо олон дүүтэй тэгээд нэг дээд сургууль төгсчих юм бол дүүнерт нь одоо чамаг дагаад ингээ те ингээд мэрэгчлээ болчих гэсэн чинь би үгүй аава та нэг очиод дарахтаа нь уулзаад өглөө гэд. Тэгээд аав маань зөвшөөрөөд тэгээд энэ улсын ардын дүүжиж болгоо энэ байранд анх ирж үтсэн. Тэгэл аавтаа ингээл хоёулаа ороод тэгсэн би ч нөгөө дөнгөж 10 төгссөн хүүхд чинь юу энэ албан газрын дарга маргатаар баг. Бүр айгаа зүгээр л аавынхаа ард ингээл зогссон чинь аав ингээл учрыг хэлэхгүй одоо манай ах ингээд 10 дараа ингээд төгсөөд ингээд бичлэл одоо энд ингээд курс нэгдсэн энд сурыг гэд ингээд ах юм одоо энэ бол тийм үү гүм үү гэлтгсэн чинь бацангалгүй таны хин гэлээ гэлтгсэн чинь цэрэн дорж гэлтгсэн чинь баяр хүргээ цэрэн дорж байгаа. Та өстө нэр хүүхдийг сонирхолтой юмд нь тий ингээд хөтлөөд явах юм бол энэ хүн хүүхэд ямар ч одоо өндөр амжилт гаргаж болтгоо шүү дээ. Үнэн манад курс нэгтсэн байгаа. Орвол орох дуртай бол орвол. Харин төгсөөд хөдөө явна шүү гэх. Тий тэгсэн чинь аав за сонсоо миний хөдөө явна гэж тэгсэн чинь би явнаа л гэсэн. Тэгэл яг энэ одоо чуулгатаа орох ийм гоё хувь заяад авахсан. Тэгэл би одоо ардын жижигшин төрийн сойрхол сэжид багшийнхаа удирдсан одоо энэ хамт олонны дунд орж ажиллаад тэгэл ерөөсөө анх л ажлын гараа дээр одоо Батцангил дардын тушаал бичснээр одоо ороод хөдөлмөрийн дэвтэр нэ гэж. Тэгэл тэрүүндээ би 20 жил тасралтгүй ажиллаад ингээд ганцхан тэтгэвртэй гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр нэр хүнийг нэр тэ яаж одоо ингэж гоё ингэж холыг харж байна тэ. Бүр үнэхээр бахархалтай. Ажиллаж байх хугацаанд мэрэгжлийн авьяаслаг хамт олонны бүрдүүлэхийн сацуу ус хэрээдүйтэй олон аргун авьяасныг гадаад дотоодын дээд сургуульд суралцуулан бэлтгэснээр Монгол улсын урлаг соёлд төдийгүй улсын ардын дуужгийн чуулгын хамт олонны урийн сан чадвах нь мэдэгдэхүйц өссөн нэр хүнд нь дэлхийн улс орнуудын хүрээнд өргөжиж Монголын урлагт шин өнгө аясаар төмний хүртэл болж эхэлсэн гайхалтай он жилүүдийг тэрээр бүтээж чадсан. Одоо 14 хоног Польшийн Варшавт бүжүүд нь дуулн одоо хөгжимд уран сайхныхаа номерыг үзүүд нь янз бүрийн хурал зөвлөгөө одоо тэр чиглэлээр хурал зөвлөгөөнүүд их явагддаг байсан. Тэгээд одоо тэр наадамд оролцоод тэгээд одоо бид нэр одоо буцаж ирсэн тэр үед л Батцангил даргын одоо үгнээс гарахгүй шүү дээ бидний чинь. Батцангилгаа юу гэж хэлнэ тэгжэл одоо хоолнд орн тэгин одоо энэний дараа тийм концерт тоглолн тийм газар очиж үзэн үзүүрийн газар үзэн барин ихэд одоо Батцангилгаач одоо бидний удирдах явсан бидний ахлагч байхгүй дээ бид чинь. Тэгээд одоо олон ч үе явсан. Тэгээд найрал дуутай, найрал хөгжимтэй их олон бүжигчид найрал одоо бүжигчид бүжгэлдэг байдаг. Тийм одоо сүрдэг урлаг уран сайхны өндөр үзүүрээр үзүүлж чадсан Монголын соёл урлагийн их группийн одоо нөмөр нөөлгөнд нь Батцангилгаан одоо удирдлагын дор бид нар сайхан явж амьдарч юм үзэж нүд тайлж явлаа. Энэ олон гаруй хэмжээнүүд Батцангилгаан өөрөө оролцохын зэрэгтэй хамт олонн удирдах зохион байгуулж их амжилтанд хүрж ирснийг би өнөө хүртэл дурсан сандгийн. Манай чуулга Итали орнд тоглож байсан. Тэр Италийн өргөмжлөх консул Калёни гэдэг хүний ордераар очиж байсан. Энэ арга хэмжээг зохион байгуулахад бол манай Батцангилгаан одоо өнгөд шиг төрний зохион байгуулахыг байцаад онцгой харж байж манайхын тухайн тэр үед бол хөрөнгөтний оронд анх удаа гарлаа гэж ярьж байсан. За мөн 67-80 оны үед Африкийн дөрвөн улсад манай чуулгын тоглож байсан. Энэ арга хэмжээг манай Батцангилгаан зохион байгуулж удирдах явж байсныг харин санаж байна. Хэмт одоо маш гадаадтай олон арга хэмжээнүүд Батцангилгаан өөрөө удирдах зохион байгуулж өөрөө оролцож ингэж явж өөрөөр хэлбэл Монголын ардын урлагийг дэлхийн түвшинд хүрэхэд онцгой хувь нэмрээр улсан ийм Ахмад
урдгийн зүтгэтэн байсан гэж одоо би хүндэж явдаг юм аа. Авиас билэг ундарсан энэ л тайзан дээр авгаа их түүхийг бүтээлдсэн эгэлгүй нэгэн хүмүү эгэл амьдралд ирээд буцахтаа түмэнтэйгэн хамт байж эгнишгүй их хөдөлмөр урлагаар хөгжсөн эрхэм хүмүү. Нэг өдөр би манайхан нөгөө Москвагийн соёлын өдөргээд тийшээ явцгаасан. Тэгээ би ерэн цөөхөө хэдэн хүн үлдсэн. Тэгээ би гэртээ 9 цаг гэхэд би ажилдаа ирээгүй гэртээ байж исэн чинь уц дуурхаар навсан чинь дарга маань ярьж чинь чи яагаад ажилдаа ирэхгүй гэртээ байж идэн. Одоо очих гэж байна гэсэн. За чи тэгвэл Дөрийн театр дээр Чулуун гэдэг хүн дээр оч гэ. Тэгээд яваа Дөрийн театр дээр очиж Чулуунгуудаар очсон. За бид нар одоо ингээд өрмийн олон улсын фестивал болно. Тэнд одоо чи явна. Одоо бид нар одоо сургууль хийгээд ингээд явна гэл. Тэгээд тэгэхэд би их баярлсан. Яагаад гэвэл энэ олон дуучтаас яагаад намайг явуулсан юм бол да ямар ч байсан нэг юм хүртээд ирэх байх гэж бодоод явуулсан юм бол одоо гэж боддгийг. Тэгээ Буянгой морин хуурч Дашгинпил хуучирчин цэргийн ансамблийн нэг шанцчин манай чуулган контр чөөжилж тэгээд 4-5 хүн хөгжимч явсан. Тэгээ очиод одоо өрмөнд очиод тэгээд би нэг 3 дуу дуулсан юм аа. Тэгээ 3 дуу дуулаад тэгээ надад түр алга ташчихсэн. Тэгээ би одоо гайгүй дуулсан байх та гэж бодоод тэгээ яваад тэгээд байран дээр байж исэн. Тэгээд Чулуунгой тэр улсуудаа шүүчээ тэгээд ирсэн. Тэгээд найдмидтэй баяр хүргэе маш их өндөр оноо авлаа. Эренцэг бүжиг явсан, эренцэг бүжигээс өндөр оноо авлаа. Буянгой морин хууртай явсан, морин хуур одоо бас их оноо авлаа гэд ингээд тэгээд яжсэн. Тэгээд Батцангал дарга маань намайг явуулаагүй болоод би тэндээс одоо 2 дугаараар эзэлж мөнгө медаль авахгүй л байх байсан. Тэгэхээр хүнийгээс энэ яваад бас нэг юм хүртээд ирэх вакцины хүн гэж бодож намайг явуулсан байх гэж боддгийг. Үгийн үрийг ая гიშгээр амьлуулж, үе үеийн олон залуусын тархинд омогшил, бахархал болон шингэсэн түүний уран бүтээл хөгжмийн их ертөнцид хизээд унтрашгүй, баларн арилхааргүй, яруу тодоор бичигдэн мөнхлөгдсөн билээ. Тэгээ манай аав чинь одоо ажил чинь 100 сайхан дэлгэр цаг болохоор хөдөө орон нутгуудаар одоо бригадаар тоглолт хийгээд аялал тоглолт хийгээд явна. Гадаадад бас одоо фестиваль зохион байгуулагдахад бас урлагийнхаа ажилчдыг аваад явна. Тэрний нь бол одоо бас би ямар сайхан юм бэ л гэж бахархдаг байсан. Тэгээ аавын одоо аавынхаа дуунаас сурсан аавынхаа дууг сур гээд аавынхаа дууг дуул гээд одоо энэ дижитгээд улс төрийн товчонд байсан хүн бас манайхны одоо нэг хамаатны хүүхдтэй охин нь одоо гэрэлсэн байсан. Тэгээд манайд нэг зочилж ирээд чи аавынхаа одоо зохиосон дуунаас дуул гэсэн чинь тэр ихэн сэтгэлгээд манай аавын нэг дуу байсан. Би тэрнээс нэг жоохон аялж ийсэн. Тэгээд өө чи чинь одоо сайн сураагүй мө өшөө дуу байна уу гэд
манай аав чинь нэг хүүхдийн дуу бас их зохиодог. Эрвэхэ манай цонхон дээр ирээ суугаараа. Тэр хоёр дууг дуулж нэг шоолуулж илээ би. Тухайн үед маань бол тэрхийн голын хүүхнүүд жанжин сүхэ ихийн сэтгэл за эрвэхэ нүүдчлбэ гэх мэт 200 гаруй ая дууны аяыг зохиож ирсэн байх юм аа. Зарим нэг үед бүжгийн жүжгийн одоо чимэглэл төгжмөг 20 гаруй бүжинд одоо чимэглэл төгжим хийсэн байна. Учиртай гурван толгойг орон нутгийн байдал зохицуулан найруулж гол дүр одоо балганы дүр тоглож бас дүр бүтээж ирсэн байна. За Батцангилгой бас өөрөөр хэлбэл зохион байгуулалтын удирдлагын хажуугаар өөрөө тодорхой хэмжээний уран бүтээлүүд бас хийж бас тойрогж байсан. Тэгээ Батцангил дарга минь одоо өөрөө хөөхн тэр тэршин голын хөөхнүүд гэж хөөхн дуу зохиогоод тэгээ бид нар зааж өгөөд бид нар араажууд очиж бичүүлж ийсэн. Тэгээ яг хөө тэршин гол гэдэг бол даргын нутгийн нэлээд одоо тухай нутгаа оруулсан тийм дуунууд эмэгтэй ансамбл зориулж бичсэн билээ. Ер нь бол манай Монголын ардын урлагийг одоо дэлхийн давцанд гаргах мэрэгжлийн чиглэлтэй мэрэгжлийн одоо талаас нь боожхад яг тэр торгон агшинд тэдгээр одоо авиаслын улсуудтай хамтарч ажиллаж тэдгээр улсуудыг зохион байгуулж манай Монголын сор улсын бүтээлүүд дэлхийн давцанд үнэлэгдэхүйц бүтээлүүдийг бий болгоход манай үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би өөрөө урлагийн хүний хувьд бол үнэлж дүгнэж явдаг. Тэр үед л одоо манай чойдгон жалам харч гэдэг юм уу, сэвжидган сайлч мужигч гэдэг юм уу, цэрэнд орж байгаа найруулсан тэр хөгжим, сүндэдган удирдж байсан тэр хөгжмүүд дэлхийн давцанд голгодохооргүй л энэ бүтээлүүд л манай аавын үед л төрж гарч туурагдж байсан. Тэр социалист гэгдэж яасан тэр орнуудад очиж Монголын улс ардын дүүжгийн чуулгын бүрэн хэмжээний тоглолт болно гэдэг бол Монголыг сурталчилж байгаа том арга хэмжээ гэж ойлгож байгаа. Тэгээ тэрэн дээр Монгол гэдэг улс чинь нутаг оронтой юм. Монгол улс чинь өөрөө монгол хэлтэй юм. Монгол улс чинь өөрийн соёл урлагтай юм. Монгол улс чинь өөрөө уртын болон ардын дуу гэдэг гайхамшигтай юм. Монгол улсын урлаг чинь өөрөө хөгжимтэй юм. Ийм том соёл урлагаар дамжуулж Монголыг сурталчилсан. Урлагаар дамжуулж сурталчилсан том одоо бодлогыг хэрэгжүүлэгч нь бол улс ардын дүүжгийн чуулгах юм байсан. Учираас бол би энэ дээр хач холбогдлоо гэж боддгийн. Батцангил даргын одоо тэр хийсэн бүтээсэн юм бол мундгаа 62 онд энэ одоо энэ залуучуудын ордон гээд одоо энэ драмын театр, манай театр, Хүүхэлдэйн театрын байга энэ байшинд чинь одоо 62 онд дарга болж ирээд манай чуулган даргаар. Тэгээд энэ тайз майз чинь бол зүгээр соёлын ордны тайз байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ энтрий чинь одоо тэр цогцломоо багштай нийлж яг одоогийн тайзны байдалд оруулаад одоо энэ хөгжимчин суудаг яам биш үү?
энэ энтрий чи хийлгээд ингээ 62 онд сайхан болгож ятил 63 онд Дараамын театр нүүж ирсэн. Дараамын театр нүүж ирээ 63 оноос хойш 2 байгууллага одоо нэг тайзыг одоо эзэмшээд ингээд явж ийн л да. Одоо бид гурван энэ байга өрөө бол ерөөсөө Батцангэл даргын үед л одоо найрал дууны дуучдын өрөө байсан. Тэр хэвээрээ ингээд байж штэ. Ингээд бодохоор бол одоо хүний үлдээс юм энэ чинь одоо сайхан байдаг юм байна. Зөвхөн үүгээр зогсохгүй 1964 онд Монголын үндэсний хөгжмийн Живэнскийг боловсронгүй болгоход ихээхэн анхаарал тавьж үндэсний хөгжмийн үйлдвэрийг эрх зүйн хувьд баталгаажуулсан. Улмаар эвэр бүрээ, том жижиг бишгүүр бүрээ зэрэг хөгжмийн шин зэмсгүүдийг бүтээлгсэн нь одоо ч Монголын үндэсний хөгжмийн найрал хөгжимд тоглогдсоор байна. Энэ л бүх зүйлс нь түүнийг олон доо нэртэй түмэндээ хүндтэй явж хамт олонныхоо дунд дурсагдж ирсний тод илэрхийллээ. Би ч одоо 70 оны 4 сард ажилд орсон хүн л дээ. Тэгээд 4 сард ирээд би 8 сард анх Найрамдлын дуу концерт гэдэг концертэнд би анх удаа оркестртай гоцлол дуулж ингэж оролцож байсан. Тэр үед бол одоо уран бүтээлийг манай чуулга маань дандаа сэдвчилж ингэж уран бүтээл хийдэг ийм үе байсан. Тэгээ тэрнээс хойш олон уран бүтээл хийсэндээ Батцангэл дарга бол них уран бүтээл рүү них ороод байдгүй. Тэгвэл уран бүтээл хийж явах тэр үед Батцангэл дарга зүгээр ажиглаад ингээл тойроод анги тусгаад нэг орцгоод тайз мэзэн дээгүүр байх бол тоочныг харж хаад ингээл явдаг. Тэгээ гол юм дээр нь одоо зүгээр нэг хяналтан дээр юм өгөөл нэг прогон хийгээд тарсны дараагаар орж ирж хаад тэгээд өөртөө одоо бас нэг өөртөө ч биш ерөөсөн жаахан тийм дутууд үлмэг юм байвал тэрийг дор нь хэлж ингээд зосчгаал гараа ивчдэг. Их онцлогтой. Манай Батцангалгаа бол одоо биднийг ингэж өсгөж хүмүүжүүлсэн энэ байгууллагыг ингэж одоо өнгөтэй өөтэй авч явж яснаас гадна өөрөө одоо урлагийн хүн учраас өр хүүхэд нь гэр бүлээс нь одоо сайхан уран бүтээлч төрөн гарсан штэ. Нэг хүн одоо Баттуулд гээд энэ 29 дугаар сургуулийн хөгжмийн багш байдгийм. Тэр бол өстой гайхалтай авьяастай ийм хүү байдгийм. Аавынхаа үлдээсэн өвийг одоо Монгол улстай нутагшуулах тэр тус дотроо бол хүн бол бие биендээ хэрэгтэй байх, бие биендээ тусалж байх. Одоо энэ үүднээс нөгөө талаараа миний амьдрал хэдийгээр одоо харамхуй байгаа ч гэсэн энэ хөгжмөн гэдэг гайхамшигтай ертөнцтэй миний амьдрал холбогдсноор ертөнцийн гоо сайхныг мэдэрч түүнийгээ бас энэ харахгүй байгаа хүүхдүүдэд бас мэдрүүлж өгөх юмсан. Тэдгээрийн хөгжмийн мэрэгчлэлтэй болох гэсэн хүсэлтэй хүүхдүүдэд одоо анхных нь гарааг нь гаргаж замын зааж их юмсан гэсэн чин сэтгэлээс л одоо энэ хүүхдүүдтэй би одоо 27 жил ажиллаж байгаа. Одоо тэгээд эдгээр хүүхдүүдээс мань авьяастай хүүхдүүд бол төржил байна. За манай Батцангэл даргын энэ охины хүүхдүүд нь бас одоо энэ яг урлагаар яваагүй ч гэсэн одоо энэ Пенри ордны
энэ урлагийн ангид төгөлдөр хуур одоо тэгэл хийлийн анги энтрээр яваад ер нь бол одоо урлагаар хүмүүжнэ гэдэг бол хүнд их чухал байдаг штэ. Тэгээ ингээд үнэхээр одоо соёлтой гэр бүлийн одоо нэг юм зүйлийг харагдвал энэ тэр лавгсрэнгээд ангаах ухааны их сургуулийн захирал байдаг штэ. Тэрний одоо охин энтер чинь одоо сайхан хөгжимд боловсрсон. Тэгээ өөрсдийн бас мэрэгжлээ сонгоцсон юм сайхан хүмүүс байдаг. Батцангал дарга маань бол тийм удирдах хүн. Ер нь хүн харахад бол яас их дуугаа иргсэн айхтар хүм гэж боддог. Ер нь тийм биш. Их тийм хүний хувьд сайхан хүн гэж би өөрөө бодож явдаг. Хүнийхээ хувьд бол дээрх юм байхгүй. Илүү дутуу зам байхгүй. Ийм л сайхан нэгэн аав баяжтэй. Энэ хөөхтүүдээ хөргөн бэрүүдээ бүгдийн ажил амьдралд нэг зааж сургадаг хүн биш шүү дээ. За ажил сайн уу ядгүй за тэгээд нас ахаад ирэхээр чинь нөгөө хадам төрсөн аав хадам аав хоёрын ялгаа ер нь баг байхгүй болт юм шүү. Тэ? Тэгээ над хаяа бидэнтэй ч уулзна өөрхий сэтгэлээс л хайрлын шүү дээ. За миний хөө яаж яана ажил сайн уу? Духан дээр нэг үнэртж үнсэн. За би удаарай. Ажил одоо чи сайн хийж байгаа бах. Би яваад амралтаа тохируулж байгаараа өмнө миний хөө ядарав гал. Би тэр чинь харьцангуй залуу байсан юу нь ядарах вэ? Одоо бодоход бол тийм. Миний аав бол нэг олон ч юм яриад байдгүй. Ер нь бод санаж байгаа юм аваад ер нь биелүүлдэг тийм л хүн байсан. Би тэр шанарын л дурай хамсал гэж их бодож авдаг хүнтэй би ер нь бол. Нэг сүйд нэг байшинтай гашаанд дуусны дараа хоёудаа хөгжмөн тоглоод туумгаа чи нийлүүлээд юу яадаг л байсан. Тэгт нэгээс ээж аваараас их хол өсч индийс байхгүй шүү ер нь. Аваг харин хятадд сурахт нь бол тэр хооронд л нэг жоохон хүнтэй байсан багт. Тэрнээс хойш дээрээсээ тэгж саланга байсан хуцаа байхгүй. Тэгээд манай аав нэг хятад сурж байгаад нэг ирлээ нэг эрэхтэй нэг юм сарвчтай энэ дээр ийм томоо тэмдэгтэй дээр нь ингээд одоо энэ германы цэргүүд өнгөсдөг шиг тийм цагаан усан цэргийн л малгай байсан юм шиг байгаа юм. Тийм юм тамалгаа нэг маузер буутай. Тэгэл нөгөө маузер бууганд бариад гараад тавхиж яваад бэлтгээд буудсан нөгөөх нь хагарчдгийг. За тэгээд одоо аавдаа очиж хэлэхч бас хэцүү шүү дээ. Задвал чи одоггүй явж байгаа чи нэг эвдсэндээ хойч хийгээл тэгээд нэг ирсэн чинь аавдаа хэллээ би одоо энэ бууг нэг гэж лөө. Өө миний хүү би чамдаа хагасч хийх нь хэлээгүй зод миний хүү бүтэн бэлтгээгээр бодсон бол ингэ тийм байлээ гэж. Тэр нарийн учрыг хэлээгүй шүү дээ гэж өөртөө буруу аваад. Тэрнээс биш зөв юм төөгөнд гэж байхгүй шүү дээ авч ирээсэ. Сайхан дурсамжтай сайхан ус. Анх бэр болоод орж яхад бол үнэхээр одоо хүүхэд байсан болоод ямар ч гоё айлвтай ямар гоё юм бэ л гэж бодож орж ирсэн. Яг л тэр сэтгэлээрээ өнөөдрийн өдөр хүртэл бид 48 жил ингээ хоёлаа явж байна. Манай хадам ээжүүдээр яах вэ? Миний хадам ээж чинь ил үхтэй над шиг хоёлаа ивлэл энийгэл заримдаа хэрэлдэл тэгэл хоёулаа сайхан л явсан. Хадам ээжээсээ бол маш хөдөлмөр тэр чанарыг бол сурсан. Миний хоёр охин бол одоо тэр ээжийн тэр чанар миний хоёр охинд бол шингэсэн. Дэрэгдэн суухад нүмертэй даанч сайхан аав минь та. Дээлийнхэн гэрт бөөцөөлөхтөн дааруулж үзээгүй аав минь та. Дэндүү жаахан үрсэн нарны дайтай хайрлсан аав минь та. Дэгдэж өссөн үрстэн амьдралын үчхийг
тайлж өгсөн аав минь та. Зөв явсны шагнал хэмээн амьдрал түүнд сайхан хань заяасан нь осрын норжмаа билээ. Эгшиг дууны хөг эвлэн нийлдэг шиг тэд сэтгэлэн даган гэр бүл болж 9 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж эрдэм мэдлэг төгс бие бялдар тэгш их хуранч иргэн болгон торниулжээ. Ногоон дарих ээж минь хэмээн үр хүүхдүүд нь сүслэн залбирч амьдралд нуграагүй их хайрын багтан ярьдаг юм. Норжмаа 1960 оноос ардын армийн ард талыг удирдах газарт сайдын нарийн бичиг удирдах ажлуудыг гүйцэтгэж байлаа. Айрамд 26 жил ажилласан тэрээр зөвхөн ажилдаа төртөлгүй халамжид хань энэрлт ээж нь байж дайчин чанараараа бүгдийг өнгөлөн иржээ. За багасаа бол өөтгөө эмээтэйгээ ер нь бол хвчлэн зөний удирлуудыг бас хөнгөрөөдөг байсан. Сайхан дурсамжууд нь бол одоо болт сэтгэл хадгалагдсан үлдсэн. Тэгээд тэр цэвэрс зарим үргэлжил одоо юмыг цэвэрхэн байлгах гэж ажил төрлийг зэгцтэй богино хугацаанд их амжилттай хордон хийхийг их багаас бид нарт одоо сургаж хүмүүжүүлсэн гэж би ойлгодог. Их мундаг хүн байж тээ одоо бас яг амьд тухай үед нь бол одоо өвгийнхаа ямар мундаг хүн байсныг нь бол бас сайн мэдээгүй байж яг энэ нөгөө дурсгалын дурсаад энэ хөрөг нэвтрүүлгийг хийж явах хугацаанд өвгийнхаа түүх явж ирсэн амьдралын зам нь хийж бүтээсэн ажил хөдөлмөртөө ингээд танилцаад ирэхээр өөрөө ирэхгүй одоо бахархгүй хараг байхгүй харах сайхан сэтгэл төрж байна. Тэгээд өвөө маань одоо хэдий тэнгэрийн хооронд морцсон байгаа ч гэсэн бидний энэ тэнгэрийн хооронд сарж ивэж байгаа гэдэгт бол би маш их ихтэй байдаг. Өвөдөө хайртай. Тэгээд одоо болтол сэтгэлдээ өвөө эмээ хоёртойгоо хамт оршиж өвөө эмийнхээ зааж сургаснаар одоо амьдарч хэдэн үеэл дүүнэртэйгээ аав ээж ах ихс нартайгаа тэднийхээ сургаалыг үргэлжлэл нь болж байгаа одоо би бахархаж явдаг. Эмээ өвөгийн хүмүүжил өрөө хүүхдтэй нөлөөлнө гэвэл одоо ямар нэгэн байдлаар нэг тийм ус зүүн дутагдaltaй гаж тийм өссөн хүүхэд бол бидний дунд алга. Тэгээ өөрийн өрөө хүүхдүүд ч гэсэн ялгаа байхгүй. Хүмүүжлийн доголдолтой хүүхэд алга. Тэгээ энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо нөгөө сайн хүний өр сүйтгэвний унаг гэдэг бол ингэж л удамшдаг байх л гэж би хэлмээр. За би анхныхаа хүүг оргил хүүгээ төрүүлчээд тэгээд нэг 11 сард нэг жоохон дуршлаггүй ээж болцоход хүүгээ гадаа салхилуулж агаад хоолойг нөвдүүлээд эм тариа болоод ингээд сууж идэл хадам маав маань хар хурдаараа гүйж орж ирээл нөгөө хүүд минь санаа зовоод тэгэхэд хүү няраа байсан. Тэгэд унтж жагаад сэрэнгүүтээ чарлаад чанга хасгараал ойлсон л да. Тэгэнгүүт манай хадам сонсчоод чанга уйлж जैन минийх баста урт наслан зүгээр гэвчээд сэтгэл нь амраад буцаж явсан. Тэр өстой өчтөр мэт надад санагдаад байгаамаа. Өвөө маань одоо хашаанда ногоо тарьдаг. Тэгээ бид нар чинь хүүхдүүд нь бүгд тэрж ногоогоо тариад хашаанда тий. Ногоонуудаа тариа хүүхдүүд нь хувааж намар хүүхдүүдтэй ингэж хувааж өгдөг. Их хөдөлмөрч зүгээр суудаг хүн. Намааг ямар сандаа нэг лимб тоглох гэж лимб авчирж өгнө. Миний хүн ямар нэг юм байх хэрэгтэй гэдэл. Тэгж ууггүй үздэг. Хүний яг нэг энэ хүнээс юу юу байх хэрэгтэй вэ гэдгийг ууггүй олохын төлөө явдаг гэсэн юм бол. Одоо миний санаж байгаагаар өвөө баг ер нь бурхан болон болтлоо л ер нь хөгжмөс салаагүй ер нь. Байнгын л төгөл дөр хур дээрээ суугаал өөрөө янз янзын аянуудыг аялал, нот бичээл, нотон дээр өөрөө тоглоол, хуучныхаа аянуудаас хүртэл үе өөрөө тоглоол. Бас айгүй их тэгж хөгжмөнтэй тэр урлагтай холбоотой тийм байсан. Тэгээд тэр одоо холбоогоор үр ач хүүхдүүдээс зөндөл болоо бас урлагийн сайхан хүүхдүүд байна. Аавынхаа үлдээсэн гал голонтыг бөхөөчгүй хүн шиг, өнгөтэй өдтэй хүн шиг авч явах ёстой гэдэг үе бол хатуу дотор зарчимтай. Ээж аваахаа одоо медальтай хуцсыг нэг харуулдаг юм. Энэ болохоор миний аавын авч яасан шагналууд. Тэгэхээр яагаад би энийг ингэж их хөндлөж хайрлаж хамгаалж явдаг гэхээр энэ авсан одоо медалууд бол чин одоо үннээр зүтгэж улсдаа шодрох хөдөлмөрлөсний л одоо ийм үн цэнтэй шагналууд.
энэ одоогийн хүмүүсийн аваад идэг шагналтал дүүхийн аргагүй тийм ариун шудраг шагналууд байгаа. Бас миний ээж бас мөн ялгаагүй. Улстай гайхамшигтай хөдөлмөрлөж ирсэн ийм хоёр хүн байдаг. Бас ингээд та бүхэнд харуулчихъя. Тэгэхээр энэ бол ер нь бол социализмын үед манай ард түмэн яаж хөдөлмөрлөж ирсэн. Энэ ийм шагнал авахд ямар хөдөлмөр гаргаж ирсэн гэдэг бол би тэр үеийн хүмүүс ярианаас хууч ээжтэй автомын ярьж ирсэн улсуудын ярианаас маш их мэдэрч авч үлдчихсэн. Батцангэл ховорхон төрсөн авьяаснаас гадна удирдах уран чадвартай нийгэм байлаа. Улсын ардын дуужгийн чуулгын даргаас гадна улсын циркийн орлогч дарга, улсын филармоны орлогч дарга зэрэг урлагийн бусад байгууллагуудыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээ хязгаарнугүй далай шиг дундэршгүй авьяас бэлгэн зөвхөн өөртөө хадгалдаггүй олон аргун хүүхэд залуучуудын мэргэжил мэдлэгийг дээшлүүлж ирсэн байна. Тухайлбал эстрадын соёл эрдэнэ Баян Монгол болон хөнгө хөгжмийн хамтлагийн анхны суурийг тавьж өгсөн. Клубын эрхлэгчээс эхлээд чуулгын дарга хүртэл удирдах албан тушаалд тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж соёлын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулж ирсэн энэ хүмүүний уран бүтээл цаг хугацааны сүүдэрт огтхонч дарагдалгүй өдий хүрчээ. Үүнийг л амьтай уран бүтээл, давтагдашгүй уран бүтээлч гэлтэй. Тэр урцаагааны хинд явж байсан чинь Батцангэл ах тэнд явж харагдахгүй. Тэгтээ зэрэг би өнөө том хүн чинь л дуудаад л ой Батцангэлээ сайн уу тэгээд юу нэ ах мах ах зах хүн байхгүй нэг том хүн болцсон амтл тэгж явахгүй. Тэгэл надаар ирээд ахаа сайн уу таны би сайн уу тэгээд заавал тэгж хэлэнгүүт тархи өсө зүгээр бүү юм л толгоор бол цохоод авчихвал болсон. Угаасаа тэр хаач байгаач айгуул өөрөө мэдэх болсон. Тэр том хүний өвгөнд намнуулж яахгүй би ч тэгээд яаж чадахгүй дугаал хажууд нь ингээл байч. Тэгээд Эрдэм номон сайн уу? Хичээл номондод ажгүй сурч байгаа юу? Тэргээд надад ингээд тэгж асуугаал Батцангэл ах чи тэгээд ихтэй чи би ч тэгээд угаасаа тэгээд нам юу ч хэлж чадхаа болсон юу ч тархи руу оюун ухааны их том зангаргал тархи руу лантуудсан байгаа. Тэгээ Батцангэл даргын зан чанар бол их төлгөө, их айдуу. Тэр Шанхай консерваторид төгссөн зөвөр тэр жаахан манай Өмнөд Азийн ч юм уу тийм жаахан арга барил суусан бахаа гэж би сүүлд нь боддгийн. Их соёлтой, их төлгөөхэн, намуухан. Ер нь би Батцангэл даргыг ер нь ширүүн дуурч хүн нэг цагнаас байж хань ерөөсөө хараагүй. Уран бүтээлчтэй ажилласан багтаа бүр ажлын шаардлагыг ажлын үедээ бүр маш сайн тавина. Энгийн үедээ бол маш энгийн. Тий? Бүрээс ингээд бид нар чинь дарга мараас айгаал ингээд зүгээр за ажил явж гин юу болж гин тий? Их юм сурч гин үү? За харж байгаа шүү гэл ингээл тий. Тэгээд урам хайрлал тэрвэнд нь баярлал бүр ингэж явж исэн. Тийм болохоор зэрэг би Батцангэл даргийнхаа талаар ярихдаа үнэхээр миний амьдралыг нэр алтан энэ зам мөрийг минь тавьж өгсөн юм шүү гэдэг энэ утгаараа би үнэхээр гайхалтай өдөрдөн зохион байгуулалттай юм байсан. Монголын урлагийн өдий зэрэгт хөргсөн тэр үе үеийн чуулгын авьяаслаг, хөгжимчин, дуучин, бүжигчин тэр олон агуу улсуудын хүчээр Монголын урлаг өнөөдөр бас эх орнод хамиж яваад талархаж байна. Тэр зөвлөлт холбоот улс, Польш, Болгар, ардчилсан Германи, бүгд наримдах Солонгос ард улс, Пакистан улс зэрэгт зохиогдсон Монголын соёлын өдрүүд арга хэмжээнд олонтой оролцож, дэлхийн залуучууд оюутны урлагийн их наадам 1968 онд Болгарын Софи хотод болсон соёлын арга хэмжээг өөртөө гардан зохион байгуулсан.
Мөн 1978 онд Япон улсад анх удаа ээлжилсэн соёл урлагийн хэсгийн ахлагчаар ажиллаж байсны үр дүнд улсын ардын дуужгийн чуулгад ажил үйлсэрийн тэргүүний байж тухайн үеийн социалист хөдөлмөрийн гавшгайч хамт олноор удаа дараа шалгаран өр бүтээлтэй хөдөлмөрлж ирсний тод жишээг харуулсан юм. Тэр олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй оролцож Монголын урчуудын эвлэлийн төв зөвлөлийн гишүүн, Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэгийн гишүүн, тэргүүлэгч гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шалган байсах комиссийн гишүүн, Монголын урлагийн ажилтны холбооны гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байжээ. Зохиосон аяг шигшгэн Монголын урлагт өөрийн түүхээ мөнгөлөн үлдээсэн Батсингил 2006 онд урлагт зүтгэсэн хагас 100 жил уран бүтээлийн цэнгүүн тайлан тоглолтыг хийж сэтгэлийн өнгө аясан өргөн төмөн олондоо сонирдуулсан. 100 насныхын нас үедээ зогссон энэ ярилцлаганд орж байхдаа одоо би нэг л юм би сэтгэлдээ тээж явд юм да. Тэр үеийн бүх өдөртөгч юунууд урлагийн байгууллагын дарганаар ер нь л тэр улсаас бавьяа шагналаа авцсан да. Тэ Батсингил даргал өнөөс гоцсонд нь би жаахан харамсч ингэж л явдаг үндэ. Тэгээ тэр хүн бол Монгол улсын соёлын одоо дархалагдсан гавьяатхан байсан. Тэгээ өөр хүүхэд нь ингээд 100 насных нь нэг 100 жилийнх нь нэг ингээд тэмдэглэх гээд ингээд одоо баримтат кино хийгээд ном одоо тохиомл гаргах гээд ингээд байж байгаад нь бол үнэхээр их баяртай байна. Энд нь бол одоо бид нар сэтгэл их хөөрч хөдөлж байна. За ингээд Батсингил гайхан одоо өөр хүүхэд ацаа нарт нь одоо бүгдд нь сайн сайхныг хүсье. За Батсингил гай маань одоо үлдээсэн одоо буян улам харивч холтгой л гэж ингэж өрөө дөө. Энэ аавынхаа сайхан ойн тохиолдуулан энэ сайхан нэвтрүүлэг одоо хийж байгаа үр хүүхэд ачсэнэрт нь дөрөн бэлгтэй төвшин жаргалтай яваарай гэж хүсэн өрөөх байна. Тэр хөдөлмөрч байдаг байдлаараа жоохон уртасалчгүй гэж боддог. Ер нь зүгээр цуудгүй, тэг хүнд муу юм хийдгүй, сэтгэл нь сайхан. Тэгээд ч дээрээс болсноос ээж аваа ер нь хоёулын мөчөөрөөсөн болохоор нь нас хайрлсан байх гэж боддог. Тэгээ ээж аваас салхын зовдөг штэ. Тэгээ энэ тэндээс ижил хүн хайна. Нэг ижил хүн харшаасан гэж бодно. Тэгээ ээж аваа би одоо юун дээр нь дутуу өргөсөн бэл гэж өөрийгөө бодно. Дутуу өргөсөн бол одоо би тэхгүй ч явдаа гэд. Тэгээд ээж аваа хайртай ч гэсэн ээж аваа нэг сайхан тэрвэд өнсчдөг л байсан юм бэл. Ярьж буцах хүний энэ амьдралд амьдрсан шиг амьдрч үлдэх хүрстэн хайр ухаанаа өвлөвлөн үлдээсэн Батсингил гай. Сайн уран бүтээлчээс гадна сайн аа байсан нь түүний үр хүүхдүүдийн өдий чинээ сайхан амьдрч улс орондоо нэртэй төртэй байгаагаас нь элхэн харагдана. Ухаанд мэрэгэн улсуудын үгийн дор хүмүүжиж өсч өдий зэрэгтэй явж байгаа маань Батсингил ахын маань ач авъя гэж бүнэн ухамсардан ойлгож байна би. Өөдөө тэмүүлэн өндийж босч зогсохын цагт өөрөөс нь дутуугүй баярлж дэм өгсөн аав минь. Өсхийн заяанда тэмүүлэн хүн болохын цагт өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь.